Ойлголоо, миний багш чамд итгэсэн аргагүй юм байна. Хайрт минь чи яриа. Мэдээж би чамд багахан шавнал өгөх хэрэгтэй. Болохгүй гэж үү? Мэдээж болно. Зүгээр л ойлгомжтой чанах ажлыг би хийн. Дараагийн өдөр. Шэян Вэйрүүдэгийн нэр дээр эд хөрөнгөөс алийг нь хараахан хуваарлаагүй байна вэ? Хараадахыг Ян хот дахь цэцэгт өргөө болон Купен хот дахь манан салбар хуваарлагдаагүй байна. Дансны дэвтэр хараад өнгөрсөн шөнө чи шинцэдээ хэтэрхий олон удаа хийж гэж одоо ядарч өгөх нэ. Энэ бол Вэйрүүдэгийн эд хөрөнгийн хуваарлах чухал хурал байх. Би яаж зүүрмөлөг шахсан юм бэ? Гэтэл шинцээ өнөөдөр хуралд ирээж үгүй байна. Би өнгөрсөн шөнө түүнийг үнэхээр ядраасан бололтой. Шинцээ энэ чамд сургамж болсон байх. Эдгээр нь үлдэн цорын ганц эд хөрөнгө учраас би цэцэг дургуйг сорихгүй байна. Болохоор Купен хот дахь салбарыг авъя. Эсэргүүцэхгүй мэн үү? Линшан чи байлуу хотдаг манан хүнсний худалдаа дарсны үйлдвэр казиног аль хэдийн авсан. Яагаад одоо болтол Купен хот дахь салбарыг авах гээд байгаа юм бэ? Би чамд Ян хот дахь цэцэг дургуйг өгье. Харин чи надад салбарыг нөгчих яасан юм? Түүнд яг Ян хот дахь цэцэг дургуйг өгөх гэнэ 2 дугаар настан та миний саналыг асуугаагүй байна шүү дээ. Тэгэхээр хэрэв чи Ян хот дахь цэцэг дургуйгаа бол Купены төлөөнөөс бууж өгөх хэрэгтэй болно. Би орхих ёстой гэж санаж байгаа бол жаргалын сүм манай бүлэм рүү довтлоход бүлэмийн үеигч бид хоёр тэдэнтэй тулалдсан. Та хоёр ард муудаж бүлэмийн харганы хамгаалалт удирдаж байсан шүү дээ. Цэцэг дургуй бол миний хүнд шаргатай байсан ч дайснуудтай зөрөгтэй тулалдсаны шагнал тэр салбараас хувь хүртэх ёстой нь ойлгомжтой. Чи хувь нэмрээ оруулсан гэж шагнал авах ёстой гэж үү? Гэхдээ миний сэвтээс нэр хүндийг хэн нөхөн төлөх юм? Хэдэн оны өмнө тэд мөр зэрэгтэн тулдаж бие биедээ ихэд санаа тавьж байгаа мэт харагдж байсан. Гэтэл нүд ирмэх төдийд л ашиг орлогоос болж маргалдаж ирлээ. Ямар аимшигтай эмэгтэйчүүд вэ? Бүгдээр маргалдахаа зогсооно уу? Их наснд таны алдагдлын хэрхэн нөхөх талаар надад санаа байна. 3 дугаар наснд таны төлөөний орлуулсан хувь нэмрийг би хэзээ ч мартахгүй. Миний бодолд цэцэг дургуй 3 дугаар настанд хайрцуулах нь зүйтэй. Их настанд 5 авьяастай шав сонгон сургаж болно. Та 3 юу гэж бодож байна? Надад нэмж хэлэх зүйл алга. Энэ ч боломжийн шударга зохицуулалт байх. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би бол бүлэмийн удирдагч жаргалын сүмийн гишүүдийг ангуйталж байсан. Одоо бүр таанд зориулж энэ хурлыг зохион байгуулж байна. Би тааны төлөө ажилласаар их завгүй байсан тул өөртөө ямар нэгэн зүйл авах ёстой. Тиймээс би Чипен хот дахь салбарыг хяналтандаа авах болно. Чимээгүй. Бүлэмийн удирдагчийн хурлын эхний хагас зөвхөн бусдад олж хуваарлах тухай ирсэн гайхах зүйл биш байж тэр энэ бүх хугацаанд хамгийн ачаатай хэсэг болох салбарын эзэмшлийг харж байсан байна. Сайхан нүүдэл. Гэхдээ 3 настан энэ үр дүн хэдийнэ таамаглаж байсан юм биш үү? За би цэцэг дургуй авснаас сэтгэл хангалуун байна. Салбарыг танд өгье. Бүлэмийн удирдагч та тулааны үе бидний гол стратегч байсан бөгөөд хамгийн их хүч чармайл гаргасан салбар танд очих нь зүй ёсны хэрэг. Нэмж хэлэхэд би өөрийн шав Шиян ир болон Мэлигийн шав Жи Чамбуг Жупен хот дахь шинэ салбарын удирдагч туслуулахаар явуулах болно. Би та бүхний нийгүүлсэнгүй сэтгэл талархлаа настнуудаа. Тусламж гэнэ үү? Эн чинь зүгээр хяналт шүү дээ. Та нар хүссэн хэсгээр хувь хүрчсэн болохоор энэ хурлыг өндөрлөе. Эцэст нь миний ээж боллоо. Миний зарц Шиянч гэсэн энэ талаанд чухал үр гүйцэтгэсэн. Настнуудаа та бүгд хүссэндээ авлаа. Гэхдээ Шиян авах ёстой шагналаа хараахан аваагүй байна. Бүлэмүүд надад тийм ч том тэмүүлэл байхгүй. Настнуудын хүссэн хувиа алийг авсан болохоор би ямар нэгэн зүйл гуйх нь зохисгүй байх. Харин намайг толгойн урлагийн номын сангаас өөрийн толгойн урлаг сонгохыг зөвшөөрөөч. Би мөнгө эд хөрөнгө сонирхгүй. Толгойн урлагийн номын санд дахин орж өөрийн толгойн урлагаас сурвал яасан юм хүлээгээрэй. Түүний шагнахын өмнө ярилцах нэг хуучин асуудал байна. Шиян бүлмийн уулзалтаас өмнө хэн ч биш байсан. Тэр ихтэй л тэнгэрийн дах шатны хэдэн энгийн толгойн урлагийг сурсан байх. Гэтэл та түүнд цэцгэн эрдэнэ ураг заасан. Энэ нь манай бүлмийн дүрмийг зөрчсөн гэж үзэх ёстой.
Их настан та юу гэх гээд байна? Та намайг дүрм зүссэн төлөө шийдэхийг хүсэж байна уу? Би зүрхлэхгүй. Гэхдээ дүрм бол дүрм. Дүрм магадгүй өдөртөгчд хэн захирагдах юм бэ? Их настанд таныг залруулахыг зөвшөөрнө. Манай бүлгийн өдөрч дүрмийг үргэлж хүндэтгсээр ирсэн юу? Та намайг Вэр Уйдагийн талаар хизээ мэдсэн гэж бодож байна. Бүлгийн өдөрч надад Вэр Уйдаг илчлэхэд тусалсны дараа цэцгийн элдний ураг сурахын зөвшөөрсөн. Их настанд та андуурч болохгүй. Худлаа. Хөө их настанд хэрэв та намайг худлаа яаж байна гэж байгаа бол нотлох баримт гаргах хэрэгтэй. Эсбөгөөс та өөрөө худлаа ярьсан болно. Тэгвэл цэцгийн эдний хуруу энэ удаагийн чиний шагнал болно. Дахиж өөр талааны урилгыг гуйх хэрэггүй. Хараалаа чи өөрийгөө ондлоо хөгшин үнэг минь. За ягвшээ. Хүнжлийнхөө хэрээр хөлөө жи гэдэг үг байдаг да. Цэцгийн элдний ураг судлахад чамд хангалттай. Би чамайг илүү ихийг сурах гэж ойлгохоос татгалзах зөвлөж байна. Чи бусад талааны урилгыг бодохоос өмнө эхлээд тэнгэрийн өмнө шатанд дэвших хэрэгтэй. Над талааны урилгыг шууд эзэмших туслах систем байгаа. Илүү олон талааны урилгад сурахад гэмгүй. Купен хот дахь манай салбар миний хувийн өмч учраас салбарын өдөртөгчийн албан тушаал хэнийг сонгох нь танд хамаагүй. Мэдээж. Тэгвэл би Шеяны салбарын өдөртөгчөөр томилно. Намайг салбарын өдөртөгч үү? Би зөвхөн бүлмийн өдөртөгчийн тушаалаар салбарын өдөртөгч болсон. Надад туслахуулахаар та хоёр болон Ян гэрийг энд илгээсэн. Ахмад настан болон 2 дугаар настанд талархлаа илэрхийлэх ёстой. Чан Ву ахаа таныг манай Купен хот дахь салбарыг сайн мэддэг гэж сонслоо. Энэ талаар надад дэлгэнгүй ярьж өгч болох уу? Жи Чан Ву 2 дугаар насны шав. Намайг зүгээр л Чин Ву гэж дуудаарай. Багш минь чамд туслуулахаар намайг илгээсэн. Тиймээс би чиний удирдлага доор ажиллах ёстой. За би таныг одоос Чан Ву гэж дуудъя. Чан Ву надад Купен хотын тухай ялж өгөөч. Энэ залуу миний сайн санааны илэрхийлэлд ямар ч хариу үзүүлсэнгүй. Тэр гарцааг ухаалаг нэгэн байх. Ойлоо. Купен хот бол нэг бодлын амгалан тайван газар. Купен хот нь хан гүрний Жаньян бүсд очдог бөгөөд тэндх уурхайнууд бурхны зэвсэг автахад зориулсан тусгай хүйтэн төмөр олборлдог. Энэ салбарыг орон нутгийн хүчин болох голын эвсэл удаан хугацааны турш нууцаар хянаж ирсэн. Голын эвслийн хүчний зураглал. Купен. Голын эвсэл нь Купенийг ойролцоо 7 орчим жижиг хотын бүлэглүүдээс бүрдсэн эвсэл юм. Хэдийгээр хан гүрний нэр хүнтэй байгууллагуудын дунд доогуур эмнэлэгдэж эзэн хааны ордны шагалтан доор усан замыг хамгаалж чадсан орон нутгийн хүчин гэхэд багасч болохгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө Вэр Уйда ямар нэгэн шалтгаанаар голын эвслийн нэгэн өдөртөгчтэй мөргөлдөхдөө түүнийг гэмтэн ялсан бөгөөд энэ ялалтаар манай бүлэм Купен салбар бүлгэм нээх боломжийг олж авсан. Тэр цагаас хойш манай бүлмийн наснууд өөрсдийн холбоо сүлбээг ашиглан эзэн хааны ордноос Купен хотыг голын эвслийн гараас аврах зөвшөөрлийг авсан. Иймээс бид зарим хүйтэн төмрийг уурхайн олборлох эрхийг олж авсан юм. Мочин бүлмийн Купен салбар Вэр Уйдагийн удирдлагын дараа хэвийн ажиллаж байгааг хотын бүх байгууллагууд биднийг хүндэлж айдаг ноён шээ олон жижиг байгууллагууд танд их хэмжээний өргөл барина гэдэгт итгэлтэй байна. Ойлоо. Гэхдээ надад тэдний өргөл барьц хамаагүй. Гэвч одоо Вэр Уйда үхэж би түүний оронд томилогдсон. Надад салбарын өдөртөгчийн хувиар аллагад өртөхгүй гэдэгт итгэлтэй байна уу? Голын эвсэл хичнээн суулч гисэн тэдний хувьд тэнгэрийн өмнө шатанд хүрээгүй над шиг бясалгачийг алхахад төдийлөн хүч хаагдахгүй үсттэй. Санаа зовох хэрэггүй ноён шээ. Тэд мочин бүлгэмтэй орооцолж чадахгүй. Тэгвэл манай бүлмийн өдөртөгч таныг Купен хотыг хариуцуулахаар илгээхгүй байсан. Ойлоо. Гэхдээ би голын эвслийн талаар бага зэрэг санаа зовсоор л байна. Чин Ву чи надад тэдний ажлаар туслах хэрэгтэй болох нь. Хэдий би бүлгийн өдөртөгчөд итгэж байгаа ч илүү бэлтгэлтэй байхад гэмгүй. Гэхдээ цусан шунах бүлгэм надад хэрэгтэй байж магадгүй. Гэвч Тэнгэр 3 тэр хөгшин үнэг одоо надаас зориуд зайлс гэдэг байгаа бололтой. Би яв хүртлээр түүнтэй холбогдож чадаагүй. Тэгвэл надад Жин Чан Вуг туслахаар авах шаардлагагүй байх байсан. Тийм ээ ноён шээ.
Анжааха ирээдүйд та миний ажлыг амжуулж өгөөрэй. Урьдчилаад талархъя. Энэ залуу шудраг хүн шиг боловч жинхэнэ сэтгэл хөдлөлөө эзэж ил гаргадаггүй болохоор надад үнэн ч хэсгийг хэлэхэд хэцүү. Би түүнээс ямар ч сөрөг сэтгэл хөдлөл үүслийн оноо аваагүй учраас түүний авч үлдэж байна. Шеян эртээ харьцахад илүү амар юм. Тэр их энгийн хүн. Би зүгээр л түүний уурыг өрөхгүй байхад л боломжлох хэрэгтэй. Хэдэн өдрийн дараа Копенхагт нуурын эгийн горхид тасар. Ноён Шэ энэ бол эд баялаг банкны ноён Жо, урсгал бүлэгмийн ноён Ву. Урсгал бүлэм Копенхагт ихэнх дэм буудал зоогийн газруудыг хяндаг бөгөөд энэ горхиг асар нь түүний эд хөрөнгийн нэг. Та намайг хэтрүүлэн Шэ залуу ноёнтой. Би таны тухай өмнө их сонссон. Та нэрэндээ үнэхээр зохицсон хүн юм. Та намайг хэтрүүлэн магтлаа. Миний бодлоор таны авьяасаар манай улсын 5 гоо бүсгүй 4 эрхэмсэх залуугийн жагсаалтанд удахгүй таны бас нэгэн гайхалтай эрхэмсэх залуугаар нэмэх хэрэгтэй болно. Энэ бол нутгийн эмсийн хүрээлэнгийн эзэгтэй хаав, мөн нутгийн казиног ажилуулдаг ноён Пан Шэ залуу ноёнтой. Би таны царайлаг дөрөх гарамгай авьяас чадварын талаар эргэтнээ сонссон. Өнөөдөр тантай бичлэн уулзаад та нэрэндээ үнэхээр зохицсон хүн юм. Та намайг хэтрүүлэн магтаж байна. Эдгээр хүмүүс надтай ярьж байгаа байдлыг бялдуучлал гэж хэлэхгүй харин ч илүү ёс төдий үйлдэл шиг байна. Чамуу эдгээр хүмүүс надад хүндэтгэл үзүүлнэ гэж чи хэлээгүй билүү? Гэтэл тэд надад хэдэн сайхан үг гэснээр өөр хэн ч бэлэг авчирсан шинжгүй байна. Тэд энэ найрны төлөө би мочин бүлэм төлөвлөх гэж байгаа юм шиг биш үсттэй. Ноён Шэ тэдний хандлага үнэхээр хачирхалтай байна. Гэхдээ би дөнгөж энд ирсэн болгоод яагаад гэдгийг бас сайн мэдэхгүй л байна. Вэриудаг энд байхад тэдний ийм байгаагүй гэдгийг л мэднэ. Копенхагтын нөхцөл байдал сонсогдож байгаа шигээ тийм ч тогтвортой биш болдог. Гэхдээ энэ сайн хэрэг. Ямар ч өөрчлөлт гарахгүй бол сонирхолгүй шүү дээ. Ноён Шэ найрын дараа би тэднийг шалгая. Тиймээ тэг хэрэгтэй. Дашин дэлгэж чи чамуу за тэдний хэлсэн 5 хэрэг 4 гоо үзэсгэлэн пөөх пах 5 гоо бүсгүй 4 эрхэм гэсэн шоколад нь энэ юу гэсэн үг юм бэ? Та үүнийг мэдэхгүй гэж Ноён Шэ. Энэхүү 5 гоо бүсгүй 4 эрхэм жагсаалтанд хаан эзэнт гүрний томоохон бүлгэмдээс одоогийн хан эзэнт гүрний залуу үеийн тэргүүлэх бясалгалын төвшин болох Тэнгэрийн дарга шатны 9-р төвшнийхнээс бүрддэг. Энэ 9 хүн эх хэдэн 10 жил планы ертөнцийн дэх хувь заяанд гарцаагүй нөлөөлнө гэж хэлж болно. Нэмж хэлэхэд Ноён Шэ таны хамтрах шин жижиг мөн тэр жагсаалтанд багтдаг гоо бүсгүйчүүдийн нэг бөгөөд дур булаам хаш гоо гэх хочтой. Мочин бүлгийн дур булаам хаш гоо чин шинжээ. Чин шинж тийм алдартай гэж би мэдсэнгүй хаш гоо гинэ. Тийм шүү. Чин шинжийг би яг л хаш шиг гөлгөр. Хөөе та мочин бүлгийн халагтай Шэяны ив биш үү? Чамааха энтхийн бадан лямхаа цэцэг гой харагдаж байна. Ян урд нь хизээч бадан лямхаа цэцэг харж байгаагүй юм. Анхудаа харж байгаа болохоор хэтэрхийг догдолцсон байх. Энэ охин хаагдсан юм бол гэж бодж байтал бадан лямхаа цэцэг түүж байжээ. Үнэхээр энэ хувцастайгаа тэр их сайхан зогсож байна. Шүлэг уншихад ямар таарсан цаг вэ? Дулаан хаш ноёнтон Жэ Янтой байна. Тэр багтай эмэгтэй хэн бэ өө? Гигэн хаш гоо бүсгүй дулаан хаш ноёнтонтой хамт Копенхаг руу явсан гэж би түрүүн сонссон. Тэр лавтай Шэ даяа мөн байх. Дулаан хаш ноёнтон байна. Миний хайртай дулаан хаш ноёнтон. Би түүнтэй бичлэн уулсандаа итгэж чадахгүй байна. Намайг ямар ичмээр юм бэ? Тэр намайг өөрлөө ширтэж байхыг харчихлаа. Энийг танд бадан лямхаа үзэсгэлэнтэй юм аа. Энэ ийм хавгүй байдлыг арилгах байх гэж найдая. Бэлгэнд баярлан халагтай надад таалагдлаа. Хаш мэт гоо охин минь ус чин дайшинзын хормойг өмсөж бадан лямхаа цэцэг чиний царайны улааныг тодтогч бадан лямхааныг авч хувцсыг чинь анхлан болгож чи надад энэ бадан лямхаа цэцгийг бэлгэсэн ч энэ нь чиний гоо үзэсгэлэнт хүрэхгүй. Хатагтай минь энэ бадан лямхаа цэцгийн хариуд талархлаа илэрхийлж энэ шүлгийг танд зориулав.
Ноёнтон та дэндүү илдэг юм. Гайхалтай шүлэг ба надад маш их таалагдлаа. Танд таалагдсанд баяртай байна. Би таны нэрийг хараахан асуусангүй. Намайг Шэян Ир гэдэг. Би бол Мочин үлгэмийн их насны отхон шав. Антав дулаан гарч ноёнтон гэдэг. Тэр надтай их адилхан юм аа. Хэн нэг миний дүртэй адилхан байх ямар ядаргаатай бэ? Энтхийн гол дүр нь би шүү дээ. Гэхдээ Янтай харьцуулахад нүрээ алхсан энэ эмэгтэй Шэ Даюн миний анхаарлыг илүү их татж байна. Энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын таталцал биш, харин түүний ямар нэг зүйл намайг дуудаач байх шиг. Ноёнтон өнөөдөр ямар учраас морилон ирэв? Хадагтай ноёдоо минь түргий. Ноёнтон уулзааг удсан байна шүү. Та урьдын адил гялцаж байна. Мочин үлгэмийн купон салбар шинэ үдээс томилогдож түүний ухтан найр хийж байгаа сонслоо. Тиймээс би дүү Шэ Даюныг дагуулan хүндтэл үзүүлэхээр ирлээ. Та надтай уулзахаар ирсэн юм уу? Энэ бол Мочин үлгэмийн купон салбарын шинэ үдээс ноён Шэян. Тэр хэн бэ? Намайг өршөөнө. Гэхдээ ноён Шэ, би энэ удаад тантай уулзахаар ирээгүй, харин нэгэн асуудлаар та бүгнээс тусламж гуйхаар ирлээ. Ноёнтон танд яагаад бидний тусламж хэрэг болов? Танд юу хэрэгтэй вэ? Бидэнд хэлээч ноёнтон. Янтаа би бол тайшуухан бүлмийн одоогийн ахлах шав. Тэр хүртэл ганцаараа шийдэж чадахгүй байгаа бол энэ ингийн асуудал биш. Эхлээд түүний хүсэлтийг сонсож үзье. Хэрэв хэтэрхий аюултай бол татгалзах шалтгаан олоход болно. Сайхан шудраг осны бүлмийн ахлах шав Ян Жиа багшигаа өнөөгд оргон зайлсан. Та бүгдийг мэдж байгаа шин шудраг осны бүлгэн бол Паншин бүлмийн хараат бүлгэн тул тэдний харгалзан үсэг нь мэдээж бидний үүрэг. Тэр үед Даюн үүнийг хариуцж авсан юм. Ян Жиа урд нь шудраг ос бүлгмийн ирээдүйтэй авьяаслаг шав байсан хамсалтай нь тэр яаж чим шудрагын бүлгэмүүдийн нуус талааны урлаг болох 6 мэдрэхүйн тариныг олж авсан зан ааш нь эрс өөрчлөгдсөн. Тэр үүлийн үрийн хүлээсээ талснаад Тэнгэрийн өмнөх шатанд хүрнэ гэх аргад итгэж өөрийн бүлмийн бүхэлд нь ганцаараа хөнөөсөн ямар эмнэлэгтэй хэрэг вэ? Ян Жиа Тэнгэрийн дарга шатны 9-р төвшин хувь байгаа. Түүний бясалгын цувар бол эзэмшсэн нууцлах талааны урлаг нь түүний бардамнал өрсөлдөгч болгодог. Гэсэн хэдий хэдэн өдрийн өмнө Даюн түүнийг буландуулж чадсан. Тэр тулаанд хүнд шаргацсныхаа дараа зугтсан бөгөөд түүнээс хойш хаана байгааг нь ч мэдэхгүй болсон. Харин одоо бид түүнийг Купен хот байгааг баталсан.